Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөн болон улсын хурлын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораториудад ажиллаж байсан бол Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Хүрэл Баатар, үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баярнаар Гайлын ерөнхий газрын төв лаборатори, нийслэлийн төв лаборатори, мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, нийслэлийн мал эмнэлгийн газар зэрэг байгууллагуудад ажиллаж, хүнсний аюулгүй байдлын чиглэл дэх үйл ажиллагаа болон нөхцөл байдалтай танилцж, техник технологи, хүний нөөцийн холбогдох асуудлын талаарх мэдээлэлтэй танилцж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцж, шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд ажиллалаа. Манай улсад хүнсний эрдэм шинжилгээ зураг төслийн институт байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед ховжлогдсанаар хүнс хоолны салбар эрдэм шинжилгээний байгууллагын өнөөг хүртсэн байсан юм а. Иймээс хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд 2024 онд засгийн газрын тогтоолоор хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнг байгуулсан юм. За манай хүрээлэл нь бол Улсын хурлын 34 дугаар тогтоолын дагуу жилийн өмнө байгуулагдсан. Одоо 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. За энэс өмнө бол одоо хүнсний хүрээлэн гэж байхгүй байсан. Бид 30 жил одоо хүнсний хүрээлэнгүй явж ирсэн. Гэхдээ энэ судалгаа шинжилгээний ажлуудыг бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн хүнсний сургууль одоо олон жил энэ Монгол улсад хүнсний салбарт мэргэжилтэй боловсон хүчин инженер технологийн ажилчид бэлтгэж ирсний хувьд одоо энэ судалгаа шинжилгээний ажлуудыг манай эрдэмтэн судлаач багш нар бол үргэлжлүүлэн авчирж ирсэн. Бас манайх ч нөгөө жил болгон хурааж авсан ургацаа нэг л удаа ургац хурааж авдаг. Тэгээ хурааж авсан ургацынхаа 40%-ийг одоо хадгалж чадахгүйгаасаа болоод намар алддаг тийм ээ. Энэ бүхнээс гарахын тулд бид нар яаж ийм вэ гэхээр Монголд хамгийн зохимжтой технологи нь бол энэ ногоо жимсийг бол хатаах технологи гэдэг. За энэ хатаах технологиор ингээд гаргаж хүнсний ногоо өнтрээ хадгалаад авчих юм бол одоо зах хязгаар нутагт сум суурин газруудад жилийн турш хүнсний ногоогоор хангах юм болцсон өсөж байна гэсэн. Тэгээ энэ хатаас ногооны нэг давуу тал нь юу гэдгийг гэхээр ерөөсөө жилийн турш хадгалж болдог. Ямар ч одоо тээвэрлэлтийн нөхцөл, хүйтэн буюу одоо онцгой нөхцөл шаардахгүйгээр ингээд хадгалж болдгоор онцлогтой гэсэн. Тийм учраас энэ чиглэлийн судалгаануудыг бид одоо сүүлийн жилүүдэд нэлээд хийж байна. Тэгээд энэ шинжлэх ухааны технологийн их сургуулийн бааз суурин дээр явж байгаа. Одоохондоо манай хүрээлэн бол өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүй бас байргүй байж байгаа. За энэ лаборатори бол химийн анализийн лаборатори бол байж байгаа. За энэ дээр бол ер нь одоо нөгөө хүнсний бүтээгдэхүүний өндөр мэдрэмжтэй багажаар цэвэрлэх шинжилгээний тулд маш их юм нөгөө салгалтууд хийдэг. Тэгэхээр энд бол гол бэлтгэлүүд одоо дижийн бэлтгэлүүд явж байгаа. За тэгээ энэ дээр бол уурыг тодорхойлох багаж байж байгаа. Тэгээд эрдэс судас тодорхойлох багшнууд бол байж байгаа. Тэгэхээр энэ лаборатори бол ерөнхийдөө бүрэн ачаалтаар ингээд хүнсний бүтээгдэхүүн дээр ялгалт дээжүүд тэгээд эрдэс судсын энэ судалгаануудыг бол хийх зорилттой ингэж бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ өндөр мэдрэмж багажийн лаборатори гэдэг бол үүндээ бас их маш их өндөр зардалтай боловч гарч байгаа үр дүнгийн эндээ төдийг үнэлэлтэй байгаас гадна дэлхийн хүлээн зөвшөөрөв. Тэгээ эндээс нөгөө эрдэм шинжилгээний үйл энэ чинь одоо ийм багжууд ирэх бол дэлхийн өндөр хөгжилтэй сэтгүүл хийж хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр яг үннийг хэлэхэд Монголын одоо яг хүнсний чиглэлээр хийсэн үзүүлэлтүүд бол гол төлөөлөл гадны эрдэмтдтэй хамтарч хийсэн байна гэсэн. Яг монголчуудыг хийсэн юм боловсоо. Лабораториуд дээр хийсэн тийм. Тийм гадаадын лаборатори дээр игээл тэднэртэй нэр хавчруулагдаад ингээ хийж байгаа юм байна. Тэгээ энэ тоног хөрөмжүүдийн одоо буйнаар ер нь бол нэг хүнсний хувьсгалаар л манай хүрээлэн байгуулагдаж байгаа шүү дээ. Энд ч ерөөсөө гол. Тэгээ одоо нэгэнт байгуулагдсан хүрээлэнгээ бид нэр яг бүрэн чадвартай болохын тулд өнөөдөр бид нэр бүгдээр ингэж хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг
одоо Монгол улс хэзээ ч хүнсэндээ холстрийг үздэггүй байлаа. Таранстос гэж баахан ярьдаг хэрнээ хүнсэндээ үздэггүй байлаа. Амин хүчил хэзээ ч тодорхойлдоггүй байлаа. Тэгээд энэ бид олон юмнуудыг бол бид нар ингээд тодорхойлвол арга зүйн бол энэ баашнууд төр бол ингээд хийгээд анхны одоо орчин цагийн лаборатори болж штэ тийм. Хүнсний хувьсгалын хүрээнд буйнаар байгуулагдсан лаборатори болж байна шүү дээ. Манай улсын орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл мэрэгжсэн боловсон хүчин байхгүйгээс нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын мэдээллийн сангийн ийм пүүц олон улсын сүлжээнд өнөөдрийг хүртэл нэгдээгүй. Иймээс хүний нөөцөө чадвархжуулах, мэрэгшүүлэх, өндөр мэдрэмжид багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хүчин чадлыг нь өргөжүүлэх шаардлага байгааг хүрээлэнгийн захирал доктор Бүрөвжов хэллээ. Хүнсний хувьсгал бол ерөөсөө зүгээр нэг уриал оодсон биш, зүгээр нэг хин нэг хийсвэр юм биш. Бид нар энэ 5 жилийн хугацаанд 114 ажлыг хийх ёстойгоос өнөөдөр 72.5% ажлыг хийцсэн байгаа. За 36 дахь тогтоолын биелэлт бол 72.5%-тэй явж байна гэсэн үг тийм. Энэ дотор танах эдэмшлийн хүрээлэн хүртэл орцсон явж байгаа байхгүй тийм. Тэгэхээр эдэмшлийн хүрээлэнч одоо байгуулагчлаа, бага хүүтэй урсгалтай зээлэж өгчлөө, оюутан сурагчдаач бэлтгэж гин, одоо хаяс үдэ аж ахуйн сургуулиудаар бас ингээд оюутнуудаа бэлтгэж гин, тодорхой хэмжээний тэтгэлэг олгож гин, гадна дотны хөтөлбөрүүдэд хамруулж гин тийм. Олон улсын байгууллагуудын одоо Монгол руу хийж байгаа хөтөлбөр мөтрийн тоо хэмжээ гэсэн маш их ихсэн шүү дээ тийм. Ер нь их олон талын хүлээлт байсан юм шиг байна. Одоо үйлдвэрлэгчдийн хувьд бол маш бүр бараг сэтгэл нь амарч нөгөө дээжээ яаж шинжлүүлэх вэ гэдэг асуудал байсан. Гавшаа болдог. Тийм. Тэгэхээр бид нар маш хурдан хугацаанд чадварчиж одоо яг тэр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тэгэхээр хүрээлэн чадварчснараа бас бид нар Монголын хүнсний одоо шимт хичээлийн болон одоо энэ технологийн давуу талуудыг олон улсад хэвлэн нийтлэн. За тэр чинь өөрөө бас маш том ач холбогдол өгсөн шүү дээ. Энэ ном тийм. Том ном. Ерөнхийлөгч хөрөлсөх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа шинжилгээ хийх, тоног төхөөрөмж авахд шаардлагатай хөрөнгө, дэлхийн түвшинд хүрсэн стандартын шаардлага хангасан зориултын байртай болгоход онцгой анхаарахаа илэрхийллээ. Ингэснээр 36 дугаар тогтоолын хэрэгжилт 80% гүйцэтгэлд хүрэх юм. Дэлхийн орнуудад хүнс хоол, түүний шимт хичээлийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага төрийн дэмжлэг дор ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм а. Монголын хүнс хэдий их судлагдана, Монголын хөрс хэдий их судлагдана, Монголын хөдөө аж ахуй хэдий их судлагдана. Тэр тусамд одоо Монгол хүний эрүүл амьдрах, за Монгол улсын хөгжил дэвшил, Монголын эдийн засгийн одоо хөгжил дэвшил бол энд байгаа учраас ерөнхийлөгчийн санаачлалаар явуулж байгаа хүнсний хувьсгалын хүрээнд бид нар ямар ч байсан одоо хүнснийхээ тэг шинжлэх ухааныг одоо хөгжүүлэх тийм тэрийг бэхжүүлэх доктортой авч явах ямар ч байсан нэг үндэсний тогтолцоо бий болж чадж байгаагаар их давуу талтай байна гэж би харж байгаа. Би бол бас Монгол Японы парламентын бүлгийн гишүүний хувьар бас энэ хүнсний хуулийг ахалж байгаа хүний хувьар одоо энэ JICA болон энэ тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа энэ компаниудтай Япон улсад очиж уулзалт хийсэн. Монголд ч гэсэн бас Японы элчин сайдтай энэ чиглэлээр уулзалт ажиллаж байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургууль энэ мөнгөчийн тамгын газартай хамтраад одоо Сасакава гэх тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалаар хэрэгжиж байгаа энэ 2100 үндэсний хөтөлбөр амжилттай манай их сургууль дээр хэрэгжиж байна. Тэгэхээр энэ залуус маань бас өндөрөгчтэй оронд хүнс хоол шимт хичээлийн чиглэлээр мэрэгшиж Монгол улсынхаа ирээдүйн эрүүл Монгол хүндний үндсэн дархлаа болсон хүнс шимт хичээлийн асуудлыг судалж хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэх өндөр мэдлэг ур чадвартай хэрэгжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. 2025 онд байгуулагдаад одоо нэг 20 орчим эрдэм шинжилгээний ажилтан 5 лабораторид ажиллаж байна. Цаашид энэ байгууллагаас өөрийн үйл ажиллагаа өргөдөхөд бол нарийн мэргэжлийн мэргэжлэгүүд хэрэгтэй болно, судлаачид хэрэгтэй болно. Зөвхөн энэ хүрээлэн биш бас энэ хөтөлбөрийн хүрээнд бас мэргэжсэн нарийн мэргэжлэгүүд хэрэгтэй шаардлагатай болно. Тэгэхээр энэ бол үндэсний хөтөлбөрүүд бол бүгд эргээд бас Монгол улсын ерөнхийлөгчийн илгээл 2100 тэтгэлэг төлбөрийн хүрээнд бэлтгэж байгаа гадаад улс орнуудад
хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр бэлтгэж ирж байгаа бүх залуучууд нь бас ажиллах боломж бий болж байгаа. Ер нь аливаа нэгэн хүнсийг аюулгүй байлгах асуудал бол судалгаанд дарамжуулдаг. Өнөөдөр энэ судалгааг бол манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн холбогдох эрдэмтэн судлаач идэвхтэй сайн хийж үйлдвэрлэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхийлөгчийн ахлах зөвлөх ангах ухааны доктор профессор Хүрэл Баатар нь жимс ногооны пестицидийн химийн бодис үлдэгдэлд хяналт тавих, стандартыг чангадгах, гайлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг санаачлан хүнсний хувьсгалын дэргэдэх эрдэмтдийн зөвлөөс гаргасан зөвлөмжийн дагуу пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал зөвлөлдөх хэлэлцүүлгийг 3 удаа төрийн ордонд зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээс шадар сайдад зөвлөмж хүргүүлж ажилласан юм. Ингэснээр пестицидийн хэрэглээ нь хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байгааг онцолж, хяналтын тогтолцоог сайжруулах, лабораторийн чадварыг нэмэгдүүлэх, хэрэглээг зөв зохистой болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоолд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх, хүнс хөдөө аж ахуйн салбарт шинжилгээ ухааны ололтыг нэвтрүүлж, эрдэм шинжилгээний хүрээлэнгээр захиалгад судалгаа, туршилтын ажил хийлгэх, хөрөнгийг нэмэгдүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр улсын хэмжээнд лабораторийн шинжилгээний аргачлалыг шинжлэх замаар хүнсний аюулгүй үзүүлэлтийг бүрэн тодорхойлох, экспорт, импортын хүнсний түүхийд лабораторийн шинжилгээ, хяналт шалгалтыг хийх тогтолцоог бүрдүүлэх, хөлийн болон улсын идэвхжлэгдсэн лабораторийг чадваржуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг заалтууд орсон байдаг. Монголд бид энийг хяналтанд авч ямар пестицидийн төрлийн юм хэрэгжилж байгаа. Хэмжээ нь ямар байна? Одоо Монгол хүн энэгээр хордлого авч яах үгүй гэдэг дэд бүтцийг бий болгох асуудал. Гайлын байгууллагуудаар очиход бол пестицидийн хяналт бол сул байна. Одоо бид цаашдаа энийг улам бэхжүүлэх шаардлагатай. Нэгдүгürt Монгол улсад эрх зүйн хувьд ямар байна? Стандарт нь болж гэнэ үгүй, олон улсын шаардлага хангаж гэнэ үгүй. Тэгээд одоо энэ салбар дундын журам дүрм нь болж гэнэ үгүй. За хоёрдугаарт нь хүний нөөцөө бэлтээ. Одоо энийг судалгаа шинжилгээ хийж идэг, тогтоодог, хөрсөнд, ногоонд судалгаа хийж идэг. Сүүлийн үеийн технологиуд амар болсон шүү дээ. Захаар яваад одоо лазераар хэмжээд энэ бол ийм пестицидээр хордлого өндөртэй байна гэдгийг тогтоодог болсон. Тэр технологиг ч гэсэн хэрэгжүүлэх хэрэгтэй. За 3 дугаарт нь бол дэд бүтцийн асуудал байдаг. Энийг хаана, ямар лабораториуд шинжилгээ хийх юм? Тоног төхөөрөмж нь болж байгаа юм уу? Энэ асуудал бол маш чухал асуудал. За 4 дугаарт нь бол энийг төр засаг ганцаараа хийгээд дийлэхгүй. Энэ төр засаг ард түмэн ойлгож дэмжиж бид амжилтанд хүрнэ. Ард түмнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, пестицидийн тухай зөв ойлголтуудыг өгөх, ядахта жимсээ зөв угаагаад хэрэгэлдэг болох. 5 дугаар асуудал бол санхүүжилтийн асуудал. Зохицоод хэрвээ аль нэг нь хийчихэд энэ ажил болж ийнэг бол нураад унж. Тогтолцоо болгочих юм бол энэ бол цаашаа хөгжиж. Энэ хүрээнд Япон Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр суралцж буй оюутнууд хабуулын үйл ажиллагаатай танилцсан бодит орчинд дадлагчлаа. Арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр, боловсрол шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Лодо Аравсал, шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Намнан болон тус сургууль, хөдөө аж ахуйн их сургуулийн 40 гаруй оюутан оролцлоо. За манай цасрагын лабораторид физикч, зүүн физикч 9 хүн ажилладаг. За цасрагын лаборатори нь болохоор хүн ам хүрээлэн буй орчинд бүх төрлийн дэжинд байгалийн болон зохиомжтой цасраг идэвхтэй бодис байна уу гэдгийг тодорхойлдог лаборатори байгаа. Мөн Монгол Улсын хэмжээнд цасрагын үүсгэр хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудын цасрагын үүсгэрийн хэрэглээний аюулгүй байдлын хэмжилтүүдийг хийдэг. Энэ бол манай хүнсний химийн лаборатори байгаа. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд химийн шинжилгээг бол хийдэг байгаа. Энэ бол спектрофотометр байна. Энэ дээр болохоор бид нар зөгийн балан дээр диастицийн цой, инвертийн сахар, гомон дээр бол глутамат натрийн утра гэх тиймэрхүү шинжилгээнүүд хийдэг байна. Ундны усны химийн лаборатори. Энд бол манайх савс ус, ундны ус, тэгээд ер нь төвлөрсөн системийн усан дээр дандаа цэвэр усан дээр бол шинжилгээ хийдэг байна. Энэ лаборатори.
За энэ болохоор нөөцлөсөн махан бүтээгдэхүүнүүд дээр ургийн агуулмж мөн чиглэг болоод тослын агуулмжийг инфралаб баачаар үзэж байгаа. Энэ болохоор лактиком магчин дээр шингэн сүүн бүтээгдэхүүнүүд дээр сүүний уураг болоод мөн уран бодисын агуулмжийг нь тодорхойлдог. За энэ 3 давхарт болохоор ургамлын үр хорой цэрийн лаборатори яг энэ 3 давхарт байрладаг. Манайх бол дотроо болохоор 5 дид лабораторитой. Хөнөөлж хэмжээний лаборатори, ургамлын өвчний лаборатори, хог ургамлын лаборатори, үр тарианы чанарын лаборатори, тарих хүрээний лаборатори гэсэн 5 дид лаборатори байгаа. Эндээс болохоор энэ нь болохоор хөнөөлж хэмжээний лаборатори. Энэ нь юу хэлж яах гэхээр энэ ургамлын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнд хөнөөлж хавжийг илрүүлэх тодорхойлох шинжилгээг хийж гүйцэтгэдэг гэсэн. Энэ ургамлын үр хорой цэрийн лаборатори, ургамлын өвчний лаборатори байгаа. Өнөөдрийн байдлаар манай дээр үр тарианы өвчний шинжилгээ хийгдсэн байгаа. Энэ сая гарсан шинжилгээний хариу. Бид нар төмс хүнсний нугаа жимсгэн бүх төрлийн үрийн материал дээр манай лаборатори ургамлын өвчний шинжилгээ хийдэг. За энэ болохоор манай шингэн хүнсний лаборатори. Энд болохоор импортын болон дотоодын бүх төрлийн ундаа, жуус, дээрээс нь савлсан уус, дарас гэх мэт бүх төрлийн шингэн бүтээгдэхүүнүүдийг энэ шинжилгээ хийдэг гэсэн. За шинжилгээгээ ерөнхийдөө уламжлалт шинжилгээ хийгээд за уламжлалт шинжилгээнээс ямар нэгэн хүнд өвчин үүсгэгч гарах юм бол тэрийг цааш нь багажид шинжилгээгээр баталгаажуулаад багажид шинжилгээнээс цааш нь молекул биологийн шинжилгээгээр баталгаажуулаад хамгийн сүүлийн шинжилгээний үр дүн гардаг гэсэн. За энд бид та хэдийг ирнэгээд энд болохоор ингээд хүнд хоолны хордлого үүсгэгч салам нээл нөгөө түрүүний яриад байсан гидсний суулгалт те янз бүрийн бөөлжилт үүсгэх E. coli энэ болохоор хөгцмөөгөн цэр. Манайх дээрээс нас хөгцмөөгөн цэрийн шинжилгээ хийдэг. Хөгцмөөгөн цэрийн шинжилгээг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, үр тарианы бүтээгдэхүүн дээрээс нөгөө хуучин готлох хувцас гэдэг штэ те. Тэр импортоор орж ирдэг бүх төрлийн хуучин готлох хувцсан дээр бас хөгцмөөгөн цэр үүсгэх шинжилгээг дээрээс нь хийдэг. Шавж өндөг түүний авгалдаа бас тодорхойлох шинжилгээ, паразитын шинжилгээ бас хийдэг гэсэн. Ийхүү Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн санаачилсан хүнсний хөвсгөл болон холбогдох бодлогын арга хэмжээнүүд нь хүнсний салбарын шинжилгээ ухаан, судалгааны чадварыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл сургалтын уялдаа холбоог сайжруулахад чухал түлхэц болж байна. Шинжилгээ ухаан, технологийн их сургуулийн дэргэд байгуулагдсан хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн нь цаашид олон улсын жишгт нийцсэн судалгаа шинжилгээ явуулж үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах, шинжилгээ ухаанд суурилсан бодлого боловсруулахад бодит хувь нэмэр оруулах суурь болох юм. Мөн оюутнууд хабуулын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, орчин үеийн өндөр наривчлалтай тоног төхөөрөмжийн ажиллагаа, дээж авах, боловсруулах аргачлал, чанарын хяналтын тогтолцооны талаар мэргэжилтнүүдийн тайлбар, зөвлөгөөг сонсно нь тэдний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бодитоор нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Энэхүү арга хэмжээ нь бол яг залуучуудад яг энэ чиглэлээр сурж байгаа, ирээдүйд ажиллах гэж байгаа залуучуудад маш их ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Өөрөөр хэлбэл хүнс үйлдвэрлэх, хүнс бидний хэрэглэгчдийн ширээн дээр хүртлэх энэ процесс ямар үйл ажиллагаагаар дамжиж, шат дамжлагаар дамжиж, ямар байдлаар ажилдаг талаар яг бодит практик амьдрал дээр хэрхэн үйл ажиллагаа явдгийг бол бодит амьдрал дээр харж байна. Монгол улсын хүнс хөнгөн үйлдвэрлэл ерөөсө хөгжихгүй байгаа шүү дээ. Тэр хүнсний үйлдвэр бол гарцаагүй хөгжих чиг хандлага руу орцсон байна. Та бүхний бүрээс маш их мэдээлэл авсан. Цаашаа ахаад нэг дадлага ийм хөтөлбөрт хамрагдах юм байна. Өгөөчтэй ард түмэндээ чиглэсэн маш сайхан энэ ард түмний энэ дотоод хэрэгжилж байгаа хоол унтанд ингээд анхаарч байгаад маш баярлалаа гэж хэлье. Бид нар зөвхөн онл ярихаасаа илүүтэйгээр үйлдвэрлэлийн процессыг хэрхэн яаж явагддаг түүхийн эдээсээ эцсийн бүтээгдэхүүн хүртэлх тэр процессыг харуулах зорилготойгоор энэ үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэгээ бидний бас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн яаж ямар процессыг дамжиж хэрэглэгчдийн гар дээр очдог зэргийг мэдж авлаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа бүгдэнд нь бас шинэ боломж тэгээд бас мэдлэгийг олгосон байх гэж найдаж байна. Баярлалаа. Зөвхөн онлын мэдлэг гэхгүйгээр яг ингээд үзэж хараад тоног төхөөрөмжүүдийн ингэж үзээд CIP нэтрэгээл нөгөө нэг ойлгохгүйс үгнүүдээ ингэж ойлгоод илүү тийм хөрсөн дээр маань мэрэгжлийн маань буулгаж өгч байгаад үнэхээр их баяртай.
одоо хүнсний аюулгүй байдлын давлгаа лабораторид шинжилгээ өгөөд эрүүл аюулгүй хүнсийг зах зээл дээр гаргаж хамтарч ажиллаж байгаа энэ процессын үйл ажиллагаатай өнөөдөр оюутнууд ингээд танилцж байна. Тэгэхээр одоо ийм ажиллагаа энэ одоо ажиллагааг бол одоо хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо өмнө хийжсэн цаашдаа чинь Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх.